Өсвөрийн тамирчдыг дэмжигчээл Дархуул аймгийн Бинбэр спортын газар үүсгэн байгуулагдсан 60 жилийн ойн хүрээнд U17 насны олон хотын волейболын нээлттэй тэмцээнийг 9 дугаар сарын 27-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тэмцээнд Дархан Сэлэнг Улаанбаатар хөвсгөл, Дорнод говь Сөмбөр Өмнө говь, Баян онгор Дорн говь зэрэг аймгийн 57 баг 600 гаруй тамирчид оролцож байна. За Дархуул аймгийн Бинбэр спортын газар 60 жилийн ойн хүрээнд цоврал тэмцээн уралдаан маань явагдаж байна. Тэгээ тэрний нэг нь бол энэ Монгол улсын U17 насны олон хотын тэмцээн байлаа. Тэгээ тэмцээнд маань бас нийтдээ 55 багийн 700 гаруй тамирчид оролцсон маш их өргөн улсын аваргын зэрэглэлтэй ийм гоё тэмцээн боллоо. Тэгээ тэмцээнд бас олон гадны дотны тамирчид хүрэлцэн ирсэнд бас бидэд зохион байгуулж байгаа байгууллагын хувьд бас баяртай байгаа. За тэмцээн маань 3 өдрийн турш өрсөлдөнө. Тэгээд тэмцээн уралдаан маань өсвөрийн баг тамирчдыг дэмжих жилийн хүрээнд бүх өсвөрийн тэмцээн уралдаан маань бол засаг даргын ивэлдээр явагдаж байгаагаараа бас их онцлог байна. Тэгээд бид бол тэмцээн уралдааныхаа онцлогийг бол өсвөрийн тамирчдынхаа ёс зүй, тамирчин бие биенээ хүндлэх, цаг барих ийм үндсэн онцлогуудтайгаар зохион байгуулахыг бас хичээж байгаа. Тэгээд тэмцээн уралдаан маань амжилттай явагдаж байна да. Нийт баг тамирчдаа амжилт хүсье.